За сайн байцгаана уу? Манай эрүүл бие бүтээ. Пэйжи маань гэр бүл хамт олон үр хүүхэд ах эгч нар минь бүгдээрээ амгалан сайхан уу? Сайхан үйлчлцгөөж байна уу? Хүйтэн байх шиг юм те. Улаанбаатараар хүйтэн байгаа сурагтай. Тэр зэрэг бүгдээрээ анаа том уу? Илдэв хууж өвчнөөс хол амгалан дүүрэн сайхан байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн ээлжит лайв хичээл маань эхлэхэд үндсэндээ бэлэн болоод байж байна. Юуны төрөн өчигдөр жоохон хөлөгдсөн даа уучлал хүсье. Өчигдөр бол 19 цагаас дайвтай байх байсан тий. Тэгээ өчигдөр би үнэхээр амжсангүй энд жоохон хувийн ажилдаа гүйж агаад тэгээд гүлнараа гуугаад маргааш хийчихье тэхүү гэд тэгээ гойсон чи манай дарга зөвшөөрсөн. Тэгээд гүлнараа даргаас гадна та бүхнээсээ бас уучлал хүсье. Ягаад гэвэл өчигдөр яг тоглосон цагта хийж амжсангүй. Тэгээд маш том уучлал хүсэж байна. Тэгээ өнөөдрийнхөө хичээлд орё. Өнөөдрийн сэдэв маань юу байгаа гэж мэдж байгаа тийм ээ. Ер нь бол нилээн түгээмэл тохиолддог. Одоо эмгэг буюу дотор эрхтнүүдийн үйл ажиллагааны хямралын одоо шинж тэмдэг гэж үздэг. Үндсэндээ өтгөн хаталт. Өтгөн хатдаг нь зүгээр нэг те хатаж байжгаад тэгээл нэг гаргачаал явж идэг гэд ингээд зарим хүмүүс бол бүр олон жил өтгөн хатаад дасчихсан. Би сурц юм оо гэд байж идэг. Тэгэхээр энэ маань ер нь тэгээд дасц юм оо, сурц юм оо гэд сураар боож болохгүй гэдэг шиг яваад ээж болох уугүй юу гэдэг талаар одоо өнөөдрийнхөө хичээлээс та бүхэн маань сурч аваарай заа юу. Энэ өтгөн хаталт нь яг ямар өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээнүүдийг авч болох юм. Хэрвээ арга хэмжээ авахгүй удаан хугацаагаар үргэлжлээд байвал ямар хүндрэлүүд гарч болох юм бэ гэдэг талаар чадан ядан та хэдтэй бит хоёр нь хүргье. За, гүлнараа даргаяга. Дарга гिचжээ. За. Орой мэндий амралтын өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? За, ер нь бол хагас бүтэн сайнд бид нар нэг налаагаал тэг хитчихдээ шүү дээ. Ялангуяа хагас сайн орой, бүтэн сайн орой, за маргааш өглөө ажилтаа гэд тийм. Тэгэхэд яг тэр цаг үе дээр тохируулаад тэгээ та нарт бүгдэнд нь хүрэх боломжтой цаг хугацаа гэж бодоод хагас бүтэн сайн яалныгийг сонгодог байгаа. Хэд хэдэн хүмүүсээс одоо асуулт ирсэн. Тэр нь өтгөн хаталтанда юу хэрэглэх вэ? Хэлээд өгөөч гэд тэгээд исэн. Тэр нь болохоор за тэрийг идчихэд уучаал тэгэл болчдөг гэх хэлэхэд амархан зүйл биш байхгүй юу? Уг нь тгийг хэлцдэг байсан бол надад ч гэсэн амар, тухайн хүндээ ч гэсэн амар ахгүй юу да. Тэ? Гэтэ тэгж яг хэлэх боломжгүй. Учир нь өтгөн хаталт гэдэг чинь дан ганцаараа бие даасан өвчин зовөр өрдөөсөө биш. Энийхээ сааталт бас нэг гинжин хэлхий шиг ирчлэлдсэн, ингэж зуралдсан зүйлсүүд явагдаад байгаа учраас л хэдэн жил тэр замаараа явсан, тэр дадлаараа явсан учраас өтгөн хаталт гэдэг зүйл сүүлд нь бий болцсон байдаг. Тэрнээс биш дан ямар нэгэн одоо хоол унд идээд нэг бод идэхгүй болсноосоо өтгөн хатчихдаг зүйл өрдөөсөө биш юм аа. Тийм учраас тэрэнд нь тэгээд хийчих гэхэд амархан зүйл биш байхгүй юу? Хэлэхэд амархан биш гэсэн үг. Уг нь эмчлэгдэхэд бол амархан. Суур шалтгаанаа олчих юм бол гэсэн үг. За үүнд өтгөн хаталтын маш олон шалтгаанууд байгаа. Дурдах юм бол 10 20 гараа явчихна. За эхний ээлжинд хамгийн нэгдүгээрт бид нарын одоо дадал. Тэр дадал дундаа ус уух гэдэг дадал байдаг. Учир нь бид нарын хүний бие болон дэлхийн ертөнц тэр чигтээ 70%, 80% та байдэн шүү дээ. 70% ус байж идэм аа. Усны дутагдал танд байна уу гэсэн үг. Гэхдээ энэ нь ус ууж байна уу гэсэн үг өртөөсөө биш. Бид нэр заримдаа тэгж ботчих гээд идэг. Ус уух нь зөв.
Усны дутагдaltaй байгаа бол ус бага удаг бол ус унаа гэсэн үг. Нөгөө талаар энэ шингэний дутагдал буюу усны хангалтгүй байдал нь хаана явагддсан бэ гэхлээр эсийн гадна болон эсийн дотор явагддаг зүйл. За энэ нь нөгөө бид нарын хүчилжүүлэлтийн баланс алдагдсантай холбоотой ус дутагддаг, эсийн дотор ус дутагддаг гэсэн үг. Түүнтэй холбоотой нөгөө өтгөн гаталт бий болдог. За энэ тэгэхээр чин энэ дээрээ нэг талаар усыг нөхөн гэж бодчихж байгаа тий. За усыг нөхөн зөв. Гэхдээ яаж нөхөх юм бэ гэдэг нь ус угаал өөрийнхөө килограммжийн тутамдаа 30-40 грамм усыг уулаа гэж бодоход тэр ус нь яг хэрэгтэй газарт нь очиж чадж гин үү гэдэг асуулт байгаа. Ихэнх хүмүүс тэр өвлийн цаг хугацаанд хүйтний улиралд чаддаггүй. Яагаад гэвэл хүчилжүүлэлтийн баланс алдагдсан, эс нь өөрийнхөө гатан талын бүрхүүлээ хаавцсан бич идэг. Тэрийгэ задлж ижил ус уух шаардлагатай байгааз эсийн дотор усаа зөөж оруулна. Тэрэнд ямар ус хэрэгтэй юм бэ гэхэл шүлтлэг ус хэрэгтэй байдаг. Шүлтлэг усаа уусан тохиолдолд эс маань эсийнхээ сангаа нарилаад бүдүүн гидснээс усаа татгаа болно. Бүдүүн гидс усаа татгаа болсон үедээ яадаг вэ гэвэл нөгөө өтгөн маань хэвийн гардаг гэсэн үг. Хамгийн ихний буюу маш олон түгээмэл шалтгаануудын хамгийн нэгдүгээрт нь өрөөсөө усны баланс алдагддаг. Тэгвэл шүлтлэг усаа тэгэхээр усны шалтгаан нь ус дутагдсан байна. Тэгвэл эмчилгээ нь ялгаа байхгүй усаа нөхөж өгнө. Усаа нөхөж өгөхдөө шүлтлэг усаа оруулж өгнө. Тэр шүлтлэг ус нь ширгээсэн ус байж болно. Бид нарт амархан бөгөөд мөнгө төгрөг зарахгүй тий энэ шүлтлэг усаа хаанаас олох юм бэ гээл лаборатори хийсэд явахгүй гэсэн үг. Тэ? Ширгээсэн усаа өглөө өдөр орой 6 цагаас өмнө уугаад килограммжиндээ тохируулсан усаа уух нь энэ нь эмчилгээний хамгийн үр дүнтэй буюу дөт зам нь байдаг. За тэгвэл таны эс чинь усаар хангагдчихлаа. Тэгсэн ч гэсэн бүдүүн гидс усаа алдаад иж магадгүй. За тэр шалтгаанууд нь бид нарын хоол боловсруулах харигтан системтэй холбоотой байдаг. За усны дутагдлаас болж бид нарын үс хумс арьс салст хуурайших маш олон зөвүүрүүд буюу шинж тэмдгүүдийг дагуулад идэг тийм ээ. Тэгэхээр бүдүүн гидстэй холбоотой зөвхөн өнөөдрийн хувьд болохоор өтгөн аталттай холбоотой ярьж байгаа учраас энэ усны баланс нарийн бүдүүн гидсэнд маш их байх ёстой байдаг. Усаа алдж байгаа шалтгаан нь тэр эсийн усны дутагдал үүсгэлэн байдаг байна. Дараагийн 2 дахь том шалтгаан нь бид нарын нарийн гидсний нөхцөлтийн синдром байдаг. За тэр нь юу гэсэн юм бэ гэвэл нарийн гидс маань хотоодонд орж ирсэн хоол ундыг өөртөө шингээдэг, шимэгдүүлдэг тэр чигээрээ талбай орон зай. Тэгвэл тэр хоолны орц найрлаганд байгаа усыг ч гэсэн ялгаа байхгүй шимэгдүүлнэ шүү дээ. Бид нар хоол хүнсээрээ уураг авчиж байгаа, өөхтөөс авчиж байгаа. Бид хоёрын өмнөх лайвууд дээр уураг, өөхтөөс, нүүрс усын талаар маш дэлгэрэнгүйгээр ярьсан байгаа. За уураг, өөхтөөс, нүүрс ус амин дэм гэж яриад байгаа мөртлөө амин дэм дотроо эрдэс бодис витамин гэдэг зүйл орчиж байгаа. Дараагийнх нь пребиотик, пробиотик ингээд цугтаа орчиж байгаа байхгүй юу? Дараагийнх нь ус явж идэг. Тэгэхээр ус бас ялгаа байхгүй нарийн гидсэнд шимэгддэг, бүдүүн гидсэнд шимэгддэг, нөгөө бөөрөөр бас ялгардаг шээсээрээ тий. Тэгэхээр нарийн гидсний асуудалтай байх тусам ус нарийн гидсээр шимэгдэхгүй бөөрөөр уусан ус болгон маань шээгэлээдэг. Нөгөө биендээ очихгүй шээгээд идэг гэсэн үг. Бөөрөнд ачаалал өгöd идэг. За бөөрийн шалтгаануудын талаар дараа нь бас ярих бах гэж бодож байна. Цаг нь болохоор тэгэхээр нарийн гидсний нөгөө нэг салбангууд өсөнсрүүд маань ингэж нөгөө доглон болоод
усыг өөртөө шингээж чадахгүйтэй холбоотой усны дутагдалд ордог. Тэгэхээр нарийн гидсээ эмчлэн гэсэн үг. Нарийн гидсээ эмчлэх бас нэг эмчлэх зүйлс нь өрөөсөө саяны нөгөө эрдэс, витамин, пробиотик, пребиотик гэдэг зүйл байгаа. Бас тэн дээр нэмэгдээд нарийн гидс, бүдүүн гидс маань нөгөө эслэг гэдэг зүйлсээр дутагдсантай холбоотой нөгөө өтгөн аталтны асуудал болон усны тэнцвэрийн нөгөө баланс алдагдчихийдэг. Тэгэхээр нарийн гидсэндээ саяны шимт хичээлүүдийг хэрэгтэй тун хэмжээгээрээ өгөх нь энэ нь эмчилгээний арга. Тэ? Тэрэндээ эхлээд нөгөө юу яа? Саяны шимт хичээлүүдийг шимэгдүүлэхийн тулд хоолнд анхаарна л гэсэн үг. Өвлийн улиралд хүйтэн зүйл идэж уухгүй, ер нь хүйтэн юмнаас хүйтэн зүйл ингэж өрөөсөө дотгошоогоо амны хөндийгээр оруулахгүй гэсэн үг. Тэгэхээр чин нөгөө нарийн гидс, бүдүүн гидс ходоодны хананд байдаг нарийн судаснууд маань агшчдаг учраас нөгөө эрдэс бодисууд хоолыг шимэгдүүлж чаддаггүй. Одоо өвөл маань нэлээл урт үргэлжилдэг шүү дээ Монголын нөхцөлд тий. Энэ хугацаанд нөгөө шимт хичээлгүй дархлаас улраад идэг. Үүнтэй холбоотой саяны нарийн гидсний балансууд алдагдчихийдэг. Бүдүүн гидс ялгаа байхгүй адилхан. За 3 дахь том шалтгаан нь юу байгаа? Цэс зогсонгошилтой, урсдаггүй, чулуутай, өтгөрлөлттэй, нухларалттай, илэгний асуудалтай байх юм бол ялгаа байхгүй нарийн бүдүүн гидс маань ингэж нөгөө гөрвөлзөж, агшиж сунах хөдөлгөөн нь багасж идэг. Яагаад гэвэл илэгнээс чанартай цэс үүсгэхэд цэсний хүүдийд очоод өтгөрөөд хоол идэхэд тэр өтгөрсөн цэс маань нарийн гидсэнд ингэж орж идэх хэвгүй юу. Тэгвэл тэр цэсний найрлаганд ордог тодорхой одоо ферментүүд маань нарийн гидсэнд орж ирэхэд тэр нарийн гидсийг агшааж сунгахт ингэж гөрвөлзүүлэх хөдөлгөөнийг идэвхжүүлж өгдөг. Тэгэхээр нөгөө цэс ялгархгүй бол гөрвөлзөх хөдөлгөөн нь багасчдаг бахна шүү дээ. Бүдүүн гидс ялгаа байхгүй. Бүдүүн гидс өтгөнөө шахахад тэр цэсний найрлаганд байдаг ферментүүд тэр ханыг нарийн бүдүүн гидсний ханыг цочроогоод гөрвөлзүүлээд байгаа байхгүй. Цэс нь ялгарахгүй бүр өтгөрсөн тагтаршаа тэнцэж чулуу болоод хэвтчих юм бол нарийн бүдүүн гидсний асуудал үүснэ гэсэн үг. Үүнтэй холбоотой нөгөө өтгөн аталт гэдэг зүйл бий болно. Одоо миний энэ хойдолтой зураг нь шүү дээ. Энэ нөгөө бүдүүн гидс маань ингэж П маягтай үйдэг хэвгүй юу? Тэгэхээр энэ дээшээгээ за энэ талаасаа явдаг. Одоо энэ дээшээгээ өгсөхөд ялгаа байхгүй саяны нөгөө цэсний хүчлийн найрлагын дотор байгаа фермент энэ бүдүүн гидсний ханыг цочроогоод ингэж гөрвөлзүүлээд дээшээгээ ингэж шахдаг байхгүй. Шахангуудаа энэ өтгөн нь дээшээгээ энэ нөгөө нэг хөндлөн бүдүүн гидс рүүгээ орж ирээд дараа нь доошлоод тэгээд ануснасаа гардаг байхгүй. Тэгэхээр ингэж нөгөө нарийн бүдүүн гидс нийлээд нэг 10 м орчим байгаа. Доошлоод тэгээд за тэрнийхээ бүдүүн гидс нь нэг 2-3 м орчим. Ерөнхийдөө тэгээд ойлгочих. Тэгээд 2-3 м гэдэг маань бас л урт штэ. Ингээл П маягаараа явах хүртлээр энэ нь ингэж шахаж, агшаад гөрвөлцөхэд бид нарын ходоод нарийн гидс цэсний найрлага маань энд нөлөөлж идэг. Хэрвээ энэ одоо эд эрхтэнгүүдийн үйл ажиллагаа сул байх юм бол өтгөн хатдаг. Өтгөн хаталт бий болдог. Тэгэхээр нөгөө цөсөө ялгаруул, цөсөө шингэл тэ цөсний хүүдийг уугаа цэвэрлэх гээд байгаа битүүрийн байнга ярьдаг зүйлсүүд маань энэ өрөөсөө өтгөн хаталтыг эмчлэхийн тулд гэсэн цөсөө цэвэрлэх замаараа бид нар өтгөн хаталтыг маш хурдан эмчилждэг. Хэвгүй юу? Уг нь бол
Учир нь энэ бусад зүйлтэйг давхар нөгөө хавсраад явж идэг тусдаа бие даасан өвчин биш учраас тий. За тийм байгаа тийм. За сарай амч маань. За яг үнэ сая хэллээ шүү дээ. Өтгөн хаталт бол ерөнхийдөө тусгай бие даасан өтгөн хаталт гэдэг өвчин байхгүй биш ээ. Өтгөн хаталт маань яагаад ходоодны өвчин, нарийн бүдүүн гэдэсний өвчин, тэгээд дээрэс нь элэг зөсний өвчин, нойр булчирхай өвчин, тэгээд дэлүүний хүйтэнхий, дэлүүний одоо ужгирсан халуун гэдэг энэ өвчнүүд бол одоо өтгөнийг эсвэл шингэн байлгах уу, эсвэл хатуу байлгах уу гэдэг дээр одоо шийдвэр гаргадаг гол онцнууд гэж хэлэх юм уу да. Тэгэхээр бид өтгөн хаталттайгаа л өтгөнчл зүгээр гараад эхэлчих юм болвол гэдэг ч юм уу. Эсвэл өтгөнөө л гаргаж байвал бусд нь юусаа хамаагүй гэж байгаа юм шиг хандах гад идэг. Тэ? Үгүй бол нөгөө Японы ягаан юм уугаад ч юм уу. Эсвэл нэг туулга клизм тавиад ч юм уу. Тэгэл нэг удаа нэг гарчхаараа зэрэгэл бүр өнөр танаар энэ дээр юм дийлдэхдэггүй тэ хичнээн одоо хэмжээний хар бараан хар ногоон одоо юу гэдгийг янз янзын өнгөтэй үнэртэй тийм юм гаргаал тэгэл сайхан турчлаа гэж баярлаа л те бүслэгийн нарийсал ингээл явах нь бол өтгөн хаталтын шийдэл биш юм аа. Энэ нь ерөөсөө цогцоор нь нэгдүгээр тоолоонд хоёрдугаар хөдөлгөөн гуравдугаарт стрессээс хамгаалах нөгөө л тархины бидний бодоод байгаа бодол нөгөө л сэтгэл санааны байдал тийм ээ амнаас гарч байгаа үг амруугаа оруулж байгаа хоол тэ тархинда бодож байгаа бодол юмд хандж байгаа хандлага энэ бүгд нь цогцоороо байж иж. Тэгээд дээрэс нь яах вэ? Нөгөө өтгөн гүйж байгаа хэсэг чинь л одоо гэдэс 12 гэдэс бүдүүн гэцээр дамжаал шулуун гэцээр гарч байгаа энэ одоо үлгий биш юм аа тэ. Өтгөн чинь бүр дэлгүүрийн лангуун дээр хөвтөж байгаа. Тэгэхээр дэлгүүрийн лангуун дээрээс ямар сонголт хийх үү гэдгээс хүртэл эхэлнэ. Тэгээд дэлгүүрийн лангуун дээр хийж байгаа сонголт маань нөгөө л цөсний чулуу үүсгэх, цөсийг өрөвсүүлэх, илгийг одоо хатууруулах, бодол бодоол тэ. Ийм байдалтай байгаад ах юм бол бид ерөөсөө өтгөн хаталтаас ангижрахгүй. Тэгэл амьсгаа авах зав байхгүй тэ. Ерөөсөө амьсгалж байгаа үгүй гэж мэдэхгүй. Ингээд гүйжэвэл бид нар ерөөсөө өтгөн хаталтаас ангижрч чадахгүй. Энэ хизээ хамгийн ихний одоо тайвшрал гэдэг юм уу хамгийн ихний юу яах вэ гэхээр чи өөрлөгөө анхаарч эхэлсэн тэр цагаас гэж байна. Өөрлөгөө анхаарна гэдэг нь юу чи амьсгал дээрээ төвлөрөөд тэр нэг удаагийн юм уу эсвэл нэг минутын тэр амьсгалаа өөртөө зориулж амьсгалж эхэлсэн тэр цаг бол чиний өтгөн хаталтын эмчилгээний ихний алхам гэж. Тэ? Нөгөө доотлолт нь нэг юутай өгнүүд хилдэг штэ тэ. Нэг хилц үг хэлээл, нэг ухаантай үг хэлээл доотлолт нь тэр бичвч гэдэг юм уу те. Тэр шиг яг тэгээд би бол тэгээ хэлчихье. Сая тэр шиг те. Нэг удаагийн 1 минутын амьсгалаа өөртөө зориулж амьсгалж эхэлсэн цагаас өтгөн хаталтын эмчилгээний эхний шат эхэлнэ. Бичв эмч сарантуя гэж бичих юм уу дааши те. Тэгээд амьсгал чинь гидсний гөрүүлзэх хөдөлгөөнт нөлөөлнө. Гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулах тал дээрээ төвлөрлөө сайжруулад амьсгалаад эхлэх юм бол чи нэг их зовхгүйгээр хэдхэн минутын дараа өтгөн чинь өөрөө аяанда гараад ирнэ. За нэгэн тодог гидсний гөрүүлзэх хөдөлгөөн ярьсан юм чинь бид нар зүгээр л тэ хоолоо идчихгээл орон дээр уцаа тэрэл тэ гихтж байгаа л тэгэд өтгөн хаталтаас ангижирчна гэвэл угаасаа өтгөн хаталтыг үүсгэсэн амьдралын хэв маяг чинь тэр байгаа. Гараад явхаар зэрэг нэг автобусны бодол алхахгүй аливаа тэрэ инээ хүргээд өгөөч өөр минь хүүхэд минь хань минь ижил минь одоо юу гэдгийг ах минь дүү минь гэд ингээд хин нэгнэр эсвэл хөргүүлээд явдаг. Эсвэл бушуухан такси ирч. Бүр одоо амар болцсон те зам дээрээс гарч дуутгаа болцсон. Гарахаасаа өмнө таксийн үүдэн дээр хөрөөд ирчлээ гэд утасгаар зэрэг гэрээсээ гүйж гарангуудаа хоп гээл таксинд сууцдаг те. Ингээд үгүй дөхөөд буулга гээл заавал бүр нөгөө газрынхаа юун дээр те.
очих газрынхаа үүдэн дээр хаалган дээр бараг шатан дээр нь болж игэл бараг 10 давхарт бол 10 давхар дээр нь буцах гэдэг юм аашийн тий. Ийм байдлаар бид нар ерөнхий физик хөдөлгөөнийг биеийн ерөнхий хөдөлгөөнийг маш их багасгацсан. Энэ хэв маягтай холбоотой өтгөн хаталт гэдэг өвчин одоо яг бараг нийгмийн болоод байгаа байхгүй юу? Нийгмийн гэдэг нь хотчлолттой холбоотой. Дэгн үед манай өвөг дээдсүүд өтгөн хаталт гэдэг юмар ер нь зовдөггүй, зовоочгүй. Яг тэгвэл тэдний хоолны хэв маяг буюу одоо хооллолт юм. Зундаа дандаа цагаан идэ. Шарсуу, эдэм, аарц тийм ээ. Тараг, эзгий гих мэтийн дандаа зундаа цагаан идэгээ идчихнэ. Тэгээд өвөлдөө идсэн махан хоолоо зундаа ерөөсө хотод гисээ сайхан цайтлан цэвэрлждэг. Ийм амьдралын хэв маягтай. Тэгээ нөгөө нүүдэлчин Монгол одоо тэгээ нүүдэлчин биш юм чинь хотод байгаа бид нар яах юм энтер гэдэл хэрүүлээгээд ундаг шүү битгий тэгээрээ. Хотод байгаа та нар зөвөр л хөдөлгөөнөө сайжруул. Тэгээд нүүдэлчин биш гэд нүүдэлчдийн удам угаасаа тийм өвчтөө байгаагүй. Тийм шинж тэмдэгтэй байгаагүй. Яагаад гэхээр зэрэг биеийн хөдөлмөр буюу биеийн хөдөлгөөн, физик хөдөлгөөн нөгөө морь малныхаа хойноос хідэн ч удаа өдөртөө мориндоо мордож буудаг байсан тийм ээ. Хичнээн километр мориороо хоньныхаа араас, үхрийнхаа араас, атууныхаа араас давхидаг байсан. Тэрнийхээ хажуугаар өвстэй, түлээ, түлш, малын тэжээл бэлдэх, аргал хөрзөн гэд хичнээн их ажлыг тэр мал аж ахуйнхаа хажуугаар амжуулдаг байсан. Ахуйдаа тийм ээ. Тэгээд бид нарт ийм хөдөлгөөн байхгүй түрүү ярьлаа шүү дээ. Гараад нэг ажил хөөцөлдөх болохоор зэрэг бүр үүдэн дээр бодизон дээр тулгаж такси дуудчихвал 10 м цаашаа алхахаар зэрэг ямар хол зогсцээ яацсан ийцсэн ингээл. Одоо тэр нэтгийг хэл хүргэлт гэдэг юмар өөрснөө ч яах вэ? Тавтай юмаа бариад талхай бариад дэлгүүрээс гэрлүүгөө орхоо илчихэд шүү дээ. Тэгээ энэ юм амьдралын хэв маяг хэдийгээр сайхан ч юм шиг, тансагч юм шиг боловч хажуугаар нь бид нарын эрүүл мэндийг сүйтгэхэд байна гэдгийг маш ухамсарласан хүмүүс өөрийнхөө төлөө зорилготойгоор энэ хөдөлгөөнийг хийхгүй болвол бид яах вэ? Гизээрээ дүүрэн баасны үлдэгдэлтэй сэтгэлээрээ дүүрэн одоо сошиалын хогтой тэ тэгээд аав ээж эмээ өвөө хань ижил ах トゥ хамаатай садныхаа өсгсөн хийсэн хүмүүжил тухайн үедээ тэгэл ядуу зүдөө мөнгө төгрөг хүрэлцэхгүй болгоол байгаагаараа л нэг гамбираа айрч идэл бүр гамбиргүнд одоо ядагч байсан. Хөршийнхөө айл сахалтынхаа айл руу гүйж очиж тэгээ хормоогоо тосчиж ааруул эзгий борцог авч идэл ингээл явж өссөн тийм л юутай шүү дээ бид нарын өссөн хүмүүсийн орчин болвол тэгээ тийм байлаа одоо бид нар өнөөдөр энэ 21-р зуунаас тэрнийг эргэж шүүмжлээд яах юм 100 жил рүү хуч шүүмжлээд яах юм өнөөдөр бид нар тэднийг шүүмжилж өөстө нэрээ гэгэм аав ээж нар өстө юу ч мэдэхгүй тэнэг амьтад байсан тийм учраас намайг ингээд сэтгэлээ шарахтаа болгоод хүмүүжүүлсэн намайг ерөөсөө хүмүүжүүлээчгүй ингэж дандаа загинжсэн тэгжсэн ингэжсэн мэдэхгүй юмыг яах юм одоо тэг сэтгэлдээ өөр одоо тийм юм байна гэдгээ мэдж байгаа бол аль хэзээний одоо тэр харанхуй мөнгө хүмүүс бид нарыг тэ эрүүл сарвал байлгаагүй хүмүүжүүлсэн гэдэг юм уу өсөгч гсэн болвол одоо би тэрнийг мэдэж авсан юм чи энэс цааш өөрийнхөө төлөө хөдөлмөрлөмөр биш үү энэс цааш өөрийнхөө төлөө хичээмээр биш үү тэгэхээр зэрэг дэмий болоо юм яриад гээд ингээд тийм юм гэж юу байдгийг амьсгалын дасгал хийгээд баас гаргана гэж юу байдгийг ингэж маргалдчихсэн нэг хүүхэнтэй дарилчсан бэ. Цөснөөс нь одоо толгой өвдөд байна гэл тэгэл нөгөө ибалгийн ибупрофен юу амлагийн ямрын мөнүүд уудаг гэлээ нөгөө толгой өвчнөд чинь өөрөө нэг хим уудаггүй болохоор нөгөө эмнүүдээс хол одоо сүүлийн 30 жил явчлаа шүү дээ. Уламжлалтын эмч болсон цагаас хойш. Тэгэхээр эмнүүдийн нэрийг бол нэрээ сайн тогтоож чадаагүй уучлаарай. Тэгэхээр яаж гинөө толгой нь өвдөд байгаа хүмүүс толгойн өвчин дарах эмийг хамгийн түрүүн уухаасаа өмнө цөсөө шингэлэх, цөсөө гүйлгэх, цөсөө хөдөлгөөнд оруулах, гүнзгий амьсгалын дасгалыг хамгийн багадаа 3 минут хийхэд л толгойн өвчин чинь арилна.
Гэдэс чин дүүрээд дотор чин давчтаад цанхаагаад сонин болоод байгаа бол амьсгалын зөв амьсгалын дасгал шүү. 1-3 минут ерөөсөө өөртөө зориулж чадахгүй л ийшээ тийшээ өсчээл 100 жилийн өмнөх рүү очиж өмжлөл хийгээл тэ 30 40 50 жилийн өмнөх рүү очиж шүүмжилж хэрүүл хийгээл тэ ингэж өөрийгөө зовоод явах шаардлага алгаа. Тэр чин дотоод стрессийг биднэрт үүсгэж идэв юм аа. За тэгээд дотоод стресс амьсгалж чадахгүй байна. Стресс байна гэдэг чинь амьсгалж чадахгүй төрөгж байгаа. Амьсгалаа анзаарахгүй төрөгж байгаа байхгүй юу? Тэгэхээр эргэл бит хоёр нөгөө л ярьдаг юм аа. Сэтгэл зүйн шалтгаанууд гэдэг дээр л нөгөө л ярьдаг юм аа л ярина. Ямар ч өвчин дээр ялгаа авахгүй. Тэгэхээр хамгийн түрүүн одоо ходоодны ханд стресс нөлөөлнө. Өвчин үүсгэрч 3 шалтгаан байгаа. Уламжлалт ангаах ухаан, уур мунхыг дачаангүй гэл зөндөө ирсэн те. Бүгдээ одоо барыг чэйжлээ хэлгүүд. Тэгэл энэ уур мунхыг дачаангүй нэг хүнд нэгэн ч байна гэж байхгүй. Бүгдээрээ зэрэгцээд л оршчихно. Бие бинийгээ дуудаал, бие бинийгээ ингээл гинжи хэлхээ олгоол ингээл аваад явчихна. Тэгэл нэг мэтгэд яах вэ? Ходоодны шарахтай, нэг мэтгэд ходоодны хавдартай, эсвэл цөсөндөө чулуутай. Цөс гүйхгүй, цөс цэвэрлэгдэхгүй байна гэдэг чинь өөрөө яах вэ? Нөгөө дотор шарыг хөөрүүлээд тэгээд дотор муухай оргиулаад тэгээ уур унтуу хүргээд идэг байхгүй. Шар нь хөөрцөн гэж ярьж байгааг сонсч ирсэн үү хуучны хөгшчүүл. Тэгэхээр яаж ийн вэ? 100 ч гэсэн бид нар яаж ийн? Сайхан гэрэлднэ хорхогдно гэдэл. Манай өвгдөөц хизээч зунжингаа хорхогдоод зусчиж ийсэн. Тэгээд хорхог идсээр байгаад яах вэ? Нөгөө цүс илэг гэдэс чинь авах юм байхгүй. Дээрээс нь тэгээд цэвэрлэгээ хийгээч гэхэр зэрэг. Би өвчүүл яах юм цэвэрлэгээ чи хийгээд. Хорхог идчих байхдаа би хүүх болов гэж асуугаагүй. Хорхогдоо нийлүүлээд айрг ууж байхдаа, арх ууж байхдаа, пи ууж байхдаа, вино ууж байхдаа би өвчих болов яах вэ? Энийг холиод идчихвэл гэж асууж байгаагүй. Тэгчгээд чи цөсөө цэвэрлчихээч. Чи энэ нэг юуг тэ амьсгалын дасгалыг хийчихэж хэр бүгдэж өгөх гээд байна. Тэ сэтгэл санаа тогтохгүй байна. Энд чинь шал балан юм байна. Нийлэг юм хисээд тэ зугаалаад хөө хаа гэд явж байхдаа ерөөсөө эрүүл мэндэ боддоггүй. За яах вэ? Тэгээд нөгөө 360 хэд хоногийн тэ зундаа нэг за өсрөөл нэг 3 сарыг нь л зугаалж байгаа юм да гэд бодоход тэр зугаалж байгаа сар нь л баг бид нарыг яах вэ? Бидний эрүүл мэндийг өвөлдөө ханаад төрдөг, дархлаа байхгүй. Ийм болтол нь. Тэгэл намар болохоор зэрэг нөгөө утаа төр хоёроо л хараагаад ахаас биш би зунжингаа ер нь дархлаагаа дэмжиж эрүүл биеэ бүтээхийн төлөө анхаарсан билүү гэж юусоо бодохгүй. Хармуу утаанаас болоод энэ муу төрөөс болоод энэ муу улгаач хүрэл сүхээс болоод Нямбатараас болоод гээл. Тэгээс биш би зунжингаа ер нь эрүүл мэндэ дэмжсэн билүү. Юугаар яаж дэмжсэн бэлээ? Би 1 минутынхаа амьсгалыг ер нь өөртөө зориулж чадсан билүү? Гэдэг дээр анхаарах цаг хэрэгтэй. Түүнээс бид нар 1000 тэр төрийг хараагаад 1000 тэр Нямбатрыг хараагаад утааг хараагаад өнөөдөр утаанаас ангижирсан бол ангижирчхал байлаа. Тэгэхээр тэрнийг харааж байгаа тэр хараал маань эсвэл одоо муу хэлж байгаа шүүмжилж байгаа маань бидний эрүүл мэндийг аврахгүй байна гэдгийг энийгээр дамжуулж хэлэх гээд байна. Хэн бидний эрүүл мэндийг аврах юм гэвэл бид нар өөрөө өөрсдийнхээ эрүүл мэндийг аварна. Тэ? Чи өөрөө чиний эрүүл мэндийг аварна. Түүнээс кулинараа дээр ч гэсэн аврахгүй. Тэгээ аргаа ярахаараа зэрэг л ийшээ тийшээ өстой хамгийн сайн хүн эмч хаа байна. Хамгийн сайн хагалгаа хийдэг газар хаа байна. Хамгийн сайн эм зардаг газар хаа байна гэл. Дээрээс нь нэмэл хэрэгцээтэй хэрэгцээгүй баахан эм нэмэлт бүтээгдэхүүнд мөнгө үрээл зараал явцдаг. Бид нарын дотор бид нарыг эмчилдэг тэр эмч нь байж идгийм а гэдгийг бит хоёр байнга ярьдаг. Тэгэхээр чиний дотор чамааг эмчлэх эмч байгаа. Түүнээсээ гадна тал төрүүлсэн мянган бурхан чиний өтгөн хаталтыг, чиний цөсний чулууг, чиний илэгний хатуурлыг, чиний сэтгэлийн шарахыг ходоод гэдсний цоорлын хам жинжээ чинь юусоо эмчлэхгүй. Тэр өөрийн доторх
тэр эмчийг сиренэ гэдэг нь одоо та бүхэн харж байна уу? Эрүүл бие бүтээй гэд эргээ бичсэн баа. За онлайн хөтөлбөрөөр дамжиж хийгддэг. Энэ жил манайх хамгийн сүүлийн хэлсэлтээ аваад дүүрсэн байж байгаа. 2025 онд дахиж хэлсэлт авахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ би өөрийн дотор байж байгаа тэр эмчийг яадаг вэ гэхээр эрүүл мэндийн боловсрлоор сэрээдэг. Ядаж те яаж амьсгалах ёстой юм? Эслэг гэж юу юм? Тэ? Тэр эслэгийг ямар хэмжээтэй идвэл хизээд нь идвэл миний өтгөн сайн гарах юм. Тэ? Хизээд нь идвэл миний ажил амьдралд саад болохгүйгээр одоо гэдэс дүүрэлтэн гэдэг юм уу? Өтгөний тэр юу яхих өмнө нэг нэлээ одоо базалдаг ч байдаг юм уу? Янз янз байдаг хүн болгонд өөр өөр. Зарим нь бол гот гээл гаргачаал минут өрхгүй хооронд пар хийдэл гаргачаал гараад ирдэг. Зарим нь 30 минут суусан ч гарч ирдэг. Хашингаа эргэтэл жорлон суудаг хүн байна уу? Уцаа өмнө нь бол одоо нэг сонин монин ном айлуудын жорлон болгонд байдаг байсан те. Жорлон дараа ном ишээ суучдаг. Жорлон дараа сонин гарчиглаа суучдаг. Яа тэгвэл нь яг зөвхөн нөгөө баас нь гарахгүй хатаад байгаа учраас л тэгд. Одоо болохоор уцаа дээрч орчихлоо. Уцаа юу хийж өстой. Баас нь ямар ч гарсныг мэдэхгүй. Баас нь гарсан гараагүй өгч мэдэхгүй. Хошингаа эргэтэл жорлон суудаг хүмүүс байдаг тийм үү? Байдаг гэлтгүй юу нэг ихэнх нь байгаа. Тэгээ яавал энийг яах юм? Хэдэн минутын зайтай яаж суух юм? Одоо тэгээ өтгөн гарахгүй байгаа хүмүүс тэр өтгөн гарах гэдэг рефлексээ мэдрэхээ хэвчээ. Өтгөн гарахын тулд хүнд ямар одоо рефлекс үүсдэг вэ гэдгийг мэдгээд. Яг тэгвэл нь яг заримдаа баас нь хурж явах үед нөгөө үзчихсэн киногоо дуусгахмаар. Нөгөө үзчихсэн хов живийн юугаа дуусгахмаар одоо юу гэдгийг те. Нөгөө ирэл лайв юмнуудаа дуустал нь үзмээр. Тэгээ жоохон байж байгаа те. Энийг дуусгачаад гэж идэл нөгөө рефлексийн процесс нь аль хэзээний өнгөрөө явчихдаг. Тэгээд яах вэ? Хүний гэдэс шулуун гэдэс нөгөө өтгөн хүрд гарахад бэлэн байна гэдэг нөгөө рефлексээ дахиад хойшлуулдаг. Энэ мэтэр нөгөө мэдрэмж нь одоо дүлээрнэ гэдэг юм уу та. Дүлэрч явсаар байгаад хизээ нөгөө өтгөн гарах мэдрэмж ирж байгаа тэрнийгээ мэдрэхээ өчтдөг. Тэгэхээр энэ мэдрэмжийг сайжруулахын тулд яах вэ гэхээр ерөөсөө тодорхой цагт жорлон сууна. Тодорхой цагт усаа уугаад тодорхой цагт жорлон сууна. Хэрвээ өглөө 6:30-д босдог бол 6:30-д босонгуудаа хамгийн багадаа 2 стакан ус буюу одоо 250 мл-ийн стакан бол 500 мл ус. Тэгээ ихтэй 640 мл усыг уугаад шүд мүдэ угаагаад тэгж ингэжээтэл аяанда нэг 10-20 минут өнгөрөөд өтгөн гарах ёстой байдаг. Хэрвээ гарахгүй болвол ус уугаад гарахгүй болвол гарсан гараагүй 20 минутын дараа жолонд очиж суух. Дүүлэх. Тэр байдлаар яах вэ? Нөгөө рефлексийг сэргэнэ гэсэн үг. Өглөө ууж байгаа 640 мл ус маань зөвхөн өчигдрийн эцсэн хоолыг өнөө өглөө хоолны үлдэгдлийг өнөө өглөө бүдүүн гидснээс шулуун гидсээр дамжуулан цэвэрлэх процесст зориулагддаг. Өглөө босоод уусан усаа өдрийн уусан усны тоонд ерөөсөө оруулах шаардлага байхгүй. Өдөрт 2.5 литр усыг уух ёстой болвол өглөөний 640 мл устайгаа нийлээд чи 300 гаруй мл усыг 300 150 болж гинүү те 3150 болж гин гэсэн үг шүү дээ. 3150 мл усыг ууна гэсэн үг. Хамгийн одоо ихтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг 640 мл усыг өглөө болгон бүдүүн гизээ цэвэрлэхэд зориулж уухгүй болвол гизэнд явагдах нөгөө цэвэрлэгээний процесс чи шигний дутагдалд орно гэж дөрөв гүлнараа маань ярьчихлаа. Яг тэгвэл өтгөн чинь өөрөө яах ёстой. Одоо бид нар жорлонд баас наалтсан байна гэж үзье те. Одоо нөгөө юуны партавишингийн паалантай жорлонд баас наалтсан байна гэж үзье.
Бид нар тэр баасыг цэвэрлэхийн тулд за салбетгээр арчин гэвэл өчнөө 1000 метр салбетг орно. Тэгээд пүү па ямар муухай өнөртэй энийг ингээд бид нар цэвэрлэж чадахгүй нэ гэн. Тэгэхээр бид нарт өөр юу хэрэг болох вэ? Ус л хэрэг болно шүү дээ. Усаар доош нь гүйлгдэг үстэй. Ус байхгүй бол бид нар жорлонгоо цэвэрлэж чадахгүй яах вэ? Өмхий өнөртэй л байж гин гэсэн үг шүү дээ. За тэгээ усаар гүйлгсэн ч гэсэн зарим хэсэг нь бүр наалддаг тийм үү? Тэгэхээр тэрэнд чинь юу хэрэгтэй? Нөгөө жорлонгийн шотог гэж юм хэрэгтэй байдаг үстэй. Жорлонгоо болохоор шотогдод угаачдаг тийм үү? За сайхан үнэр танаар оруулж байгаа л нөгөө жордонгийн цэвэрлэгч ариутгагч гэдэг юмнуудыг хийж байгаа л тэгэл жорлонгоо бол угаачдаг. Жорлонг бол цэвэрлждэг юм байна. Тэгвэл нь бид нарын дотор байж байгаа жорлон чинь бидний юу? Бүдүүн гидсэн шүү дээ. Бүдүүн гидсийг тэгвэл одоо яах вэ гэхээр зэрэг усын ч өгөхгүй, шотгийн ч хэрэглэхгүй. Тэгээ байж ивэл бүдүүн гидс яаж цэвэрлэгдэх юм? Бүдүүн гидсэн чинь бид нарын дархлаа байж байгаа шүү дээ. Бүдүүн гидс бид нарын дархлааг хариуцж идэг. Тэгэхээр бүдүүн гидсэнд бохирдол их байх тусам бид нарын дархлаа унж идэг гэсэн үг. Тэгээд байн ханаа төрдөг, байн хоолоо ангинддаг. За тэгвэл 640 мл усыг өглөөд өгөх нь бүдүүн гидсийг цэвэрлэхэд өгж байгаа ус нь юм байна. Тэгвэл юу шотг нь юу юм? Нөгөө наалтсан байж байгаа юм ингээд шотгддаг штэ. Паланта жорлонг бол зүгээр сайхан ханаас ч юм одоо нэг солонгос дэлгүүрээс хамгийн гоё өнгөтэй үнэртэйг нь авч байгаа сотгдчих. Бүдүүн гидсний дотроос нь хэргэлдэг сотг нь юу юм? Нөгөө бидний яриад байгаа зөв эслэг штэ. Органик эслэг. Тэгээ эслэг юусоо идэхгүй. Дандаа нүүрс ус. Чихэр шоколад юм идэн те. Дандаа гурилан боо. Дандаа чихэр шоколад чипс. Энэ бидний идээд байгаа юмнууд чинь нөгөө сойдгны ч байгаа оронд яах вэ? Нөгөөхий чинь гидсний ханлуу аваажж наалдуулдаг. Чихрийг үсгдэг хог. Чихэрлэг юм чинь ингээд наалддаг үстэй. Тэ? Зүгээр элсэн сахар жоохон нэг халбах өрөхгүй элсэн сахар дээр жоохон ус халбах жишээ. Нэг чимэх элсэн сахар дээр нэг тусал ус тусааж байгаа та нар ингээд үзээрэй. Наалдна. Тэгээ бид нарын идээд байгаа тэр нөгөө чипс, төмөс юу гэдгийг нөгөө пицца, нөгөө янз янзын гурилан идэх юмнууд чинь нөгөө бүргэр үчин. Явж очиод бидний гидсэн дотор хадаад гидсэн дотор үйлдвэрлэлийнхээ явцад яах вэ? Тэр наалдамхай чихрийг чинь үүсгэждэг баг. За зарим хэсэг нь цусаар ороод биднэрт сахарын өвчнийг үүсгэн. Зарим хэсэг нь гидсний өтгөний наалдамхай чанарыг сайжруулаад гидсэн дээр очиод наалдчихна. Гидсний дотоод хан дээр очиод наалдчихна. За тэгэхээр гидсний хаан яах вэ? Дотор талаасаа баахан одоо нөгөө та нар санаж байгаа үстэй. Ус буцалгагчны дотор талд цэвэр шүүгээгүй ус хэргэлдэг, харамтны ус хэргэлдэг, бохир ус хэргэлдэг айлуудын ус буцалгагчны дотор талд баахан юунууд наалтсан байдаг үстэй. Одоо ингээд нөгөө цагаан эрдсүүд яг тэр шиг гидсний дотор талын хаанд наалтчлаа. Дотор талын ханны салстад наалтсан бай гэж бодъё. Тэгвэл тэр салст бидний идэж ууж байгаа хичнээн зөв юм идэж уусан ч гэсэн тэндээс тэр зөвийг нь зөв шимэгдүүлж авч чадах уу? Гэвэл чадахгүй. Тэгэхээр бидний хоол ундаа сонгож идэх мэдлэг. За нэгэнт одоо буруу сонголтыг хийгээд өнөөдөр бид нар дээр өвчний шинж тэмдэг илэрсэн, онош тавигдсан ийм байж байгаа болвол цаашид хэрхэн яаж юу яах вэ? Өөрөө өөрийгөө эмчлэх вэ? Өөрөө өөрийгөө эмчлэн гэхээр тийм юм гэж юу гэдгийг. Мэргэжлийн эмчтэл хандахгүй болвол өөх гэж байгаа юм. Төгжрөл болвол яах юм? Тэ. Наад цэс чин чулуугаар дүүрүүл яах юм? Чулуу чин төгжрүүл яах юм ч гэдэг юм уу? Цоргыг чин бөглөөд өхүүл яах юм гэдэг ингэдэг. Тэгэхээр бид нар тэ зөв амьсгалахаас өксүүлээд зөв бодлыг зөв мэдлэгийг өөртөө өгөхөөс өксүүлээд яг өөрийн доторх эмчийг сэрээснээрээ л энийг юм. Тэгээд мянган мэргэжлийн эмч байгаад чиний өмнөөс амьсгалахгүй.
Чиний өмнөөс идэхгүй. Тийм учраас энэ бүгдий чинь яах вэ? Тэгэрэ ингэрэ гэдэг л чиглүүлгийг бас өгөх болохоос биш. Яг үнэндээ чи амьсгалж байгаа шиг амьсгалсан шиг чиний гидсэнд нөлөөлөл өгөх чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр амьсгалж байгаа нь чи юм чинь тэр амьсгалыг зөв байлгах хэсгээ чи өөрөө шийднэ гэсэн үг. Уг нь амархан байгаад байгааз манайхаа амьсгал гэдэг маань тэр чигээрээ энерги ямар сайхан юм бэ гэд би сая бодоод сууж илээ. Энэ энерги гэдэг зүйлийг шинжлэх ухаанаар баталчихсан нь бид нарт тест ярих амны бай болцсон те. Өстой гоё байгаад байгаа тест. Өмнө амьсгалын дасгал ярихад бол энэ одоо юу яриад байгаа юм бол доо тий аль эсвэл амьсгалаараа эдгэрнэ гэж өрөөсөө байхгүй. Нэг бол угаасаа л амьсгалж л байгаа юм чинь гэдэг тэр бодол итгэл үнэмшил бид нарын дотор суудсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ энерги гэдэг зүйл аана их байна. Тэр газар нэгдгэрч идэг. Тэгвэл тэр энерги нь хаана байгаа юм бэ? Бидний анхаарал, бидний халамж, бидний хайр, тэ? Бидний халуун дулаан энерги гэсэн үг. Тэгвэл түүнийг гадагшаага цэцэруулаад анхаарал маань өрөөсөө гадагшаагаал байх тусмаад нөгөө дотроо хэрэгтэй байгаа бүдүүн гэдсэнд энерги байхгүй. Энерги байхгүй юм чинь тэнцээ амьдрал байхгүй. Амьдрал байхгүй юм чинь тэнцээ өхмөл байна л гэсэн үг. Энийг л хэлээд байгаа. Тэгэхээр бид хоёр одоо бүрэн төгс хариулаа ярьчихсан юм уу? Асуулт байхгүй байна. Тэгэхээр нөгөөтгөн хадалттай байгаа хүмүүс тэ 2 оноод 3 оноод гардаг гэдэг зүйл бол ерөөсөө байж болохгүй. Өг нөтгөн гэдэг зүйл өдөрт хамгийн багадаа нэг өдөртөө ядахтаа нэг удаа гарчих хэвээр байхгүй юу? Өг нь өглөө оройд гарчих хэвээр. Бүр болохгүй маа гэхэд өдөрт нэг удаа гарчих хэвээр. Хэрвээ өдөрт нэг удаа өтгөнөө гаргаж чадахгүй байгаадаа бол саяны хэлсэн зүйлсүүдийг дахин сонсоод юу хэлээд байгаа бэ? Садлын шалтгаан нь юу юм бэ? Тэг суурь нь юу юм бэ гэж ухаад нэг хараатгаараа ойлгоотгаараа гэж хэлье. Тэгээд өнөөдөр ингээ болчих шүү дээ тий асуулт байхгүй юм чинь дараагийн хагас бүтэн хагас сайн дуулзъя. Араа өөр сэдвээрээ уулзна. Гэтэ тэр сэдвийг та нараасаа л авна гэсэн үг. За тэгэхээр өтгөө хадгалтын талаар ойлголттой болсон баг. Ер нь бол одоо яг энэ орчин цагт гэдэг юм уу да өтгөн хатаад явж гин гэдэг зовиртой байж байгаа хүн бол үндсэндээ баг нөгөө ичих хэрэгтэй гэж хэлэх юм уу та тий. Тэгвэр тухайн хүнийг илэрхийлж идэг зүйл нэг талаараа одоо муугаар хэлэхэд шууд одоо шулуунаараа хэлэхэд өрөөсөл арчаагүй хүнийг хэлээд идэм бэ. Би ч гэсэн арчааг 10 жил явсан л та үг нь бол гэтээ би өчрийг олохгүй байсан. Тэгсэн чинь энэ болгоно ингээд нэг пазл левлүүлж байгаа юм шиг ингээд нэг бөмбөрцгөн дотроо оршдгийм бай. Тэрнээс биш яг би өтгөнөө гаргах гал энийг л гаргачвал болчихно гэж бодоод исэн чинь үгүй байсан. Тэгсэн чинь нөгөө нэг хэдэн 10 жил нөгөө цэсний өтгөрлөлттэй явснаа би мэдэхгүй байсан байхгүй тий. Тэгэхээр зэрэг мэдэхгүй байгаагаасаа битгий хичээрээ. Мэдэхгүй байгаа хүмүүс л одоо юу гэдгийг асуудалтай ч юм уу тий. Мэдэхгүй байгаа юм чи яах юм гээ. Тэгэхээр мэдэхгүй байгаагаасаа ерөөсөө ичих хэрэггүй. Харин мэдхийн төлөө хичээж зүтгэж явахгүй байгаагаасаа ичих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн том зовлон болвол мэдэхгүй байгаа зовлон биш яг уу. Мэдхийн төлөө хичээхгүй байгаа зовлон байдаг. Тэгээ энэ үгээр тэгээд өнөөдрийнхөө лайв хичээлийг өндөрлөе. Яагаад гэвэл мэдхийн төлөө яваад зарим улсууд нь туушгүй байдаг, тууштай байдаг гэдэг нь яг уу. Хинтээ нөгөө л энерги яригдана. Хинтээ хиний үг чамд ордгоо. Хинтээ чиний энерги авцалдаж гин үү? Чи яг зөв сонголтоо хийгээд зөв яг чамд төгс гэдэг юм уу? Цогцоор нь үйлчлэх гэдэг юм уу? Цогцоор нь нөлөө үзүүлэх гэдэг юм уу? Тийм одоо орчин нөхцөл байж чадсан уу? Эсвэл чи нэг нэгээр нь таслаад авсан ч гэсэн пазлуудыг те нэг одоо өтгөө хаталтын талаар нэг эмчээс, цүсний талаар нэг эмчээс,
Бүдүүн гидсний талаар нэг эмчээс, тэ толгой өвчний талаар нэг эмчээс ингээд яг уу олон эмчээс олон зөвлөгөө авсан ч гэсэн тэдний уулзах цэг нь чиний амьдралыг пазл болгож эвлүүлж явах хэрэгтэй. Энд тэндээс олж авсан пазлуудаа чи өөрөө эвлүүлж чадчихэв үү гэдэг дээр бас. Яа тэгвэл бид нар өөрснөө пазлаа эвлүүлж чадахгүй ээжээж сони юм ярьцгаагаад байдаг. Эмч болгон нэг өөр юм ярьдаг. Энтэр гээд яг уу. Өөрийгөө хайрлахаас зултааж байгаа юм шиг хүмүүсийн ярьж байгаа үгнүүдийг өөрлөгөө шингээж авах арга дээрээ буюу нөгөө хандлага маань бас өөрчлөгдөж явждаг. Тэгэхээр юу ч болж исэн гэсэн яг уу ганцхан чи л өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зүтгэх хүн мөн шүү гэдгийг эзэн нь юм шүү гэдгийг хэлээд өнөөдрийнхөө лайв хичээлийг өндөрлөе. Тэгээд манай лайвд орж ирсэн Баада бэмба шүрэ цэку дарима эрэндо инкма луя булган тамир ёндан жамд заяа сарнаа гэх мэт хүмүүс маань харагдаж байна. Дасцыг баасан цэцэг. Ямар эслэг сайн бэ гэд асуусан байна. Тэгэхээр хуучин бид нар нөгөө нэг би бол сандаг угаасаа мэддэг байхгүй юу? Угаасаа тэгжил иддэг байсан. Дугна л иддэг байсан шүү дээ. Арчаал сургууль дээрээ нөгөө гадна талын ингээд те нөгөө шил хагарсан шилээр хус цэвэрлж байгаа луу иддэг байсан шүү дээ. Одоо тэгж түүхийгээр луу иддэг хүн байхгүй. Тэгэхээр ямар эслэг сайн бэ гэхлээр уустдаг эслэгнүүд сайн уустдаг гэдэг маань нэг талаар нөгөө нарийн бүдүүн гитсэнд сайнараа нөлөөлдөг, уусад шимэгддэг гэсэн үг. Тэрэнд угаасаа Монголд байгаа хаасаагүй л байгаа нөгөө овёсчин байна, майлангын үүрэн байна, чиа үүрэн байна. Нөгөө усаа уухта чиа үүрээ хийчих. Тэгээд смути инээ тэрээ эднэр одоо хоолны талаар ярьчих юм бол маш олон зүйлсүүд ярьчих гэдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө тарагндаа ч юм уу одоо тэр майлангын үрээ хийгээл идчих тий? Арваан гурилчин байна тий? Тэгээд л уунга түүхийгээр нийтчих. Тэгээ болч салаад хийгээд идчих хэлтэй. Тэгээд одоо өглөө улиралд сонгончин байна, сармисчин байна, нөгөө пребиотикууд чинь. Өөр чинь юу байдаг лээ? Байцаанууд байна. Байцаанууд чинь байна. Байцаагаа одоо нөгөө Алимчин байна. Даршлаад гэдэг нь юу нөгөө нэг ийм дарсан өгөрцөн шиг биш заяа. Эсгэж дардаг штэ. Тийм тэгээд идэхээр зэрэг нэгдүгээр пробиотиктайгаа хамт тэгээд байцаа чинь өөрөө бас эслэг болоо явчихна. За даршилсан байцаа гэж хэлэх юм уу одоо тий. Одоо бид нар өвөлдөө мах их хийж байгаа юм чинь даршлал байцаагаа нөгөө YouTube дээр зөндөө байгаа. Тэрийг яаж даршлах юм бэ гэд ядаад ах зүйл байхгүй. Тэр өөрөөсөө байцаагаа л хэрчээд лувантайгаа нийлүүлсэн ч болно, нийлүүлэхгүйсэн ч болно. Тэгэл ёд жуусан давс бити хийгээрээ тэрэн дээр нөгөө даршлахтай. Зүгээр энгийн гэхлээрээ нөгөө байгалийн яг оригинал ямц давс юм уу? Эсвэл гимтэн давс тий. Яг тийм давс хийгээл зүгээр далайн давс ч юм уу тий. Тэгээ хийчих юм бол тэр нь жинхэнэ одоо үнгүй мөртлөө өдөр тутамдаа хоолны орцондоо орчин пребиотикинч хангаад өгч нь яг үнэндээ пребиотик авахын тулд эмийн сангуудаар тэр солонгосын юунууд чинь үнэтэй штэ 50-60 мянга штэ мэдхүү сар ухна. Тэхийн орон зүгээр гэртээ тэр байцаанаас их юм байхгүй штэ хамгийн хямд тэгээ амархан хоолны орцондоо орчин тэр болгоныг бид нар гол нь нөгөөс юу байдаггүй байхгүй юу? Өөрсөндөө жоохон арчаа байдаггүй гэсэн үг. Тэрнээс биш бас бүх зүйлсүүд нэр нь байгаа хямд тий. За ойлгомжтой болсон бах. За тэгвэл тэгээд дараагийн 7 хоногт уулзтлаа түр баяртай. Тэгээ асуултуудаа бичээд байгаараа та хэдийн асуултыг харж байгаа комментийнхаа доор биччихэж болно. Тэ юуныхаа лайвныхаа доор комментоор биччихэж болно. Ямар ч лайвны доор бичсэн болно. Тэ үзэл явж байгаа дайралцсан юмныхаа доор асуултуудаа бичээд тэгээд дээрэс нь юу яа тий. Чат руугаа бичиж болно. Зүүмийнхаа бишээ.
пэйжийнхаа одоо энэ олон зүүм мөм лайв маяг гэх гадаад үгнүүд дотор барыг төөрөөд байна уу яа гэдэг. Сүүлийн үед монголоор ярихыг гэдэг юм уу үгнүүдийг хэрэглэхийг их хичээгээд байгаа юм. Тэгсэн ч гэсэн л тэгэл энэ лайв маяг шеэр комент энэ төр гэдэг чинь хэрэглэгдэчихэл ах юм. Тэгээд тэглээгээд одоо яах вэ те. За тэгээд дараагийн 7 хоног уулзтай хоногт Баярлалаа. уулзтаа баяртай. Баяртай шүү. Баяртай. Баяртай.